Сайн байцгаана уу? Намайг Ану гэдэг. Өнөөдөр би та бүхэнд миний амьдралын шилдэг 10 дууг танилцуулах болно. Тэгэхээр эхний дуу болохоор Айгэлийн Чотки. За энэ дууг болохоор би санаандгүй SoundCloud-аас олж исэн. Тэгээд Айгэл болохоор инди alternative жанрын хөгжим хийдэг хүн байгаа. За дараагийн дуу болохоор Paradis гэдэг Франц хамтлагийн дуу байгаа. Энэ дууны болохоор үгийг орчуулж үзвэл аюу гоё үгтэй доо. Дараагийн дуу Men I Trust Show Me How. Энийг ерөнхийдөө бол аюу чийлэрсэн үедээ сонсох гоё, кафед сонсох бас гоё гэж боддог. Дараагийн дуу болохоор Trippie Redding Rack City гэдэг дуугаа. Энэ Trippie Red болохоор анх би SoundCloud-аас бас адилхан олж сонсч байсан. Тэгээд анх Triple X Tentacion-тэй Fuck Love гэдэг дуу байсан. Тэрийг анх сонсчод вау ямар гоё дуу ч юм бэ гэд өөрөө search хийж агаад бүх дуунуудыг сонсч үзсэн. Айгу авьяастай дуу ч юм байна. Rack City counting off the ball. I was trapping, getting by my law. Rocket got them pints for the law. Chris got the rocket, he gon' blow. Дараагийн дуу болохоор Weekending Reminder. Би болохоор Weekending одоо юу гэх юм одооний weekend-ээс илүү өмнөх weekend гэж тодорхойлж байгаа. Тэгээд тэр weekend-д айгуу туртай байсан. Тэгээд амар гоё vibe-тай дуу гэж боддог. Урт бол чинийх, хугацаа бас чинийх. Хязгааргүй гигабайт. Unlimited mode. Бас нэгэн миний дуртай дууны нэг бол Масло Черного Тмина гэдэг Орс Кенши гэдэг дуу. Кенши гэдэг дуу нь болохоор өөрөө дотроо 3 дуунаас бүрдсэн дуугаа. Тэгээ тэрний нэг нь одоо сонсцгаая. Энэ дууны клип нь болохоор яг үзүүл айгуу гоё. Орсууд болохоор урлагийг өөрсдөө хөгжүүлж чаднаа гэсэн маягийн ер нь тийм ойлголтыг авч болно гэж бодож байгаа. Тэгээ надад болохоор мотрик амар санагдуулаад байдаг шүү дээ. Хлам таких как Тина заебает, пошел нахуй долбоёб. Next song болохоор Novel Vague in the Manner of Speaking гэдэг байгаа. Энэ дуу болохоор би Newness гэдэг амар эдрэтэй харилцаатай осуудын талаар киноноос олж сонсч байсан. Тэгээд надад болохоор айгуу гоё chill маягийн vibe-ийг төрүүлдэг. Бусад дуунууд нь ч гэсэн гоё л доо. Гэхдээ яг шалгарч үлдсэн дуу нэг байна. Sacrificed. So in the manner of speaking, I just want to say that just Дараагийн дуу болохоор Foster the People, I would do anything for you гэдэг.
нь болохоор Foster the People 9 жил баг 9 жилийн өмнө гаргасан альбом Torches гээд бүх дуунууд нь гоё. Гэхдээ яг энийг сонсохоор амар эмордог. Тэгээд тий хамгийн best дуу гэж боддог. 'Cause I've been listening here to everything you say, I won't turn away. Айгуу гоё үгтэй. It's better this time. Foster the People гээд хамтлаг нь болохоор айгуу нэг тийм бусад хамтлагаас илүү одоо unique гэж би боддог. Тэгээд одоо хүртэл дуу хийдэг байгаа. Гэхдээ нэг амар итгэвтэй бол байха болцсон мөлий. Дараагийн дуу Childish Gambinoгийн Telegraph Ave гэдэг дуу. Childish Gambinoгийн mainstream artist гэх юм одоо алдартай This is America гэдэг дуунаас дуу гаргахаас өмнө бүтсэн дуу байгаа. Тэгээд надад тэр үеийн Childish Gambino бас айгүй таалагддаг. Одоо яг энэ дууны гоёсэн харагдсан. All the girlfriends say here we go again. Rich kid but they act like a gentleman. Last one did man like it should have been. 2 days in still wanna get it in. And they say it's because of the internet. Trying once to the song to the next shit. They so they're all face on your exes, right? And we can do the same thing if you wanna have at it when your thoughts can't breathe and you're thinking asthmatic and you wanna be a mom. Дараагийн дуу болохоор сүүлийн дуу байна. Frank Ocean-ийн Swim Good гэдэг. Энэ баг iMusic энтертэй байхгүй дуу баха. Тийм. Нэг яаж байгаа ч юм дэ олцсон юм дөө. Ер нь Frank Ocean-гийн ер нь бүх дуунууд надад таалагддаг. Тэгээд гоё үгтэй. Өөрөө болохоор би баг genius гэж боддог баха энэ хүнийг. Сүүлд гарсан альбомноос бас бага хүмүүсээ сонсоод ах шиг байсан. Тэгээ өмнө нь хүмүүсүүд нэг амар сонсдгүй байсан юм шиг санагддаг. Гэтэ одоо яг сүүлд ирч хүчээ авч явах шиг. Black suit on, rolling around like I'm ready for a funeral, bro. I'm гоё хөхтэй. I'm about to drive in the ocean. I'ma try to swim from something bigger. За ингээд миний шилдэг 10 дуу байла. Та нар ч гэсэн сонирхоод үзээрэй. Баярлалаа. Take off this suit. It's